13 тэрбум төгрөгөөр 5.5 сая хүрэх эмэгжүүлнэ гэж хөдөө аж ахуйн сайд боловсрол хэлсэн. За тэгээд топ одод үзэх юм бол 13 тэрбумд 5.5 сая хүртэй хуваахаар ойролцоогоор нэг хүүхэд 2500 төгрөгөөр нэг эмэг ногдож байгаа. Тэгээд 10 хүртэй айл бол 25000 төгрөг, 100 хүртэй айл бол 250,000 төгрөгийн зарж байгаа. За тэгээд хүмүүсийн донд юу гэж шүмжлээд байгаа вэ гэхээр ягаад хувийн өмч байгаа малчтын малыг бидний татвар төлөгчдийн мөнгнөөс авч тэр эмийг хийгээд байгаа юм бэ? Малчтын өөрсдийнх нь мөнгөөр хийгээч гэж хэлсэн. Гэхдээ энэ буруу ойлголтыг задлуулахад боловч чулуун сайд өөрөө болохоор энийг ямар ч татварын улсын мөнгнөөс хийгээгүй маа. Энэ мөнгийг Дэлхийн банкны санхүүжилтээр тендер зарлж хийж амаа гэсэн. Тэгэхээр таны халааснаас мөнгө авахгүй нэрхнээ энэ дэр түр санаагаа чилээхгүй байж болно гэсэн. Харин дараагийн үр дүн гэдэг бол дараагийн хэлсээр ярилцъя.